Шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За, чөлөөтэй гэнтийн цонх тун утгагүй нэгдэж байна. Гэхдээ NBA-гийн үйл явдлууд, NBA-гийн хөшгөний хардах 8-нууд драфт болсон Kevin Durant-ийн 8 болсноос хойш асар их үйл явдлууд боллоо. Бид гол үйл явдлуудыг онцлохоор LA хотоос Улаанбаатараас ялалт та бүхэнтэй холбогдож байна. Од хоёулаа энэ улирлын дундуур Boston Celtics багийг ер нь бага задлан за багшийн багийн эзэдүүдийн 500 саяын цалинг багасгах гэж ер нь маш олон удаа ирсэн. За угаасаа тэр мэдээллүүч араараас гарч ирсэн. Гэхдээ бараг 24 цагийн дотор өмнө нь хойл ярьж хахад яг одоо бол Drew Holiday, Kristaps Porzingis хоёрыг хамгийн бага сонирхон гэжсэн чинь ерөөсө тэр хоёрыг явуулахад 24 цагийн хугацаа зарцуулсан энэ 8-ны талаар яриа. Эхлээд Drew Holiday Portland Trail Blazers руу явуулаад оронд нь Anthony Simons драфтын эрхүүдийг авсан байгаа. Драфтын 2 дугаар төргийн эрх авсан байгаа. Хоёрыг шүбөр. За энэ 8-ны талаар яагаад энэ 8-ыг Portland Trail Blazers зөвшөөрөхөөр болов? Дээрэс нь энэ 8-ыг хэр шудраг 8 болсон гэж хөвдө харж байгаа. Би Portland-ыг яагаад ийм юм эснийг би ерөөсөй ойлгохгүй шүү дээ. Олон шүү дээ. Boston Celtics угаасаа одоо нэг salary dump хийж штэ уусаа төлж чадахгүй урт хугацааны тэгээд гэрэнүүдэд dump хийж явах чинь уул нь бол dump хийж одоо цалин хайж байгаа баг нь ер нь бол юу гэхстэй драфт ирэх өгдөг штэ. Драфт ирэх өгдөг штэ. Тэгсэн чинь эсрэгээр Portland Trail Blazers өнгөт нь надад айгу сонь санагдсан. Тэр нь бол жоохон мэдгүй цаана дахиад ондоо тохироо байна уу гэдгийг жоохон хадгалт төрсэн. Түүнээс жишээл бол ер нь бол нөгөө талтай явах хэрэгтэй байсан. Тэгээд Anthony Simons-ийг дахиад сольж магадгүй гэсэн мэдээ гараад байгаа шүү. Тэгэхээр энэ дээр бол Boston яалтчгүй энэ трейдэн дээр ялсан харин Blazers яг хаашаа явж байгаа юм болоо гэдэг нэг том асуулт гараад ирлээ л дээ. Drew Holiday-г аваад яг одоо энэ баг ийшээ явж ийн гэдэг юу харах ч юм хэцүү байгаа хөөе. Цаашаа Drew Holiday-г зарч магадгүй. Зархал бах л да. Яг гэх юм бол яг одоо үндсэндээ Drew Holiday эргэжил 32 сая, тэрний дараа 35 сая, тэгээ 37 саяын цалинтай 3 жилийн 105 саяын цалинтай он баггүй юм. Тэнгүүтээ яг одоо очиод Portland Trail Blazers багийг плей-оффт гаргах ч юм уу, аврах болгох ч юм уу, тиймэрхүү хэмжээний нөлөө үзүүлэх гэж байгаа хүн биш шүү дээ. Магадгүй маргаан байхгүй сайжруулна. Гэхдээ яг тийм зүйл хүлээж байгаа баг биш мөртлөөс ягаад юм өндөр үнэтэй Drew Holiday-г аав. Нэгдүгээр, хоёрдугаар Drew Holiday өөрөө Portland-д очиж байгаа тийм сэтгэл хангалуун бос байна гэдэг мэдээ бас нэг ганц нэг яваад өнгөрцөн шүү. Яг л Drew Holiday өмнө Portland-аас өмнө Portland очсон тийм. Очсон биз дээ. Тэгээ буцаагаад Portland руу авчичаар ер нь сэтгэл хангалуун бос байна гэсэн. Яг тэгээ 3 дугаар чиний хэлдгээр ийм өндөр цалинтай тоглогчийг нь авч байж яагаад гэрээнд дуусж байгаа Anthony Simons-а өгж байж Boston Celtics-ийн хүслийг хангаж иж дээрэс нь Portland Trail Blazers драфт ирэх өгөөд байгаа юм бэ? Яагаад тэд драфт ирэх аваагүй юм бэ гэдэг нь маш сонирхолтой санагдаад байгаа. Тэгэхээр ингээ харахаар Boston Celtics багуудын Drew Holiday-г авсан 8, Milwaukee Bucks-аас авсан 8 те. Ер нь ингээ харах юм бол яаж Boston Celtics сүүлийн үед ийм 8-нуудыг ингэж одоо юу гэдэг гайхалтай хийгээд байна гэж гайхмаар гоё. Нөө Godfather дээр гардаг штэ. Бид нар ингээд татгал цаагүй сантай нэгэд мөрнийхэн толгой тасчихдаг штэ. Тэр шиг баг очоод янз бүрийн мөрний толгой тастаад явдаг юм шиг гайхмаар трейд хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч байсан Drew Holiday Porzingis-ийн дараа штэ те 540 саяын цалингийн одоо цалиндаа зарцуулах байсан бол 6 сарын 25-наас хойш 280 болгож буулгасан. 260 саяыг тэнцэнс хэмнэж байгаа байхгүй. Гайхалтай. Тэр нь бол зүгээр гайхалтай гэхэд үнэхээр гайхалтай. Тэгээ цааш нь одоо Anthony Simons ч юм уу гэсэн гэрээнүүд. Одоо тэгээ дээрээс нь Derek White-ыг ярьж ийн Jaylen Brown хүртэл яригадаад байгаа шүү дээ сүүлийн үед. Jaylen Brown-ыг хүртэл багууд сонирхоод хүлээгээд байна гэдэг байгаа шүү. Тэгэхээр энэ бол нэлээд зүгээр ингээд Boston бол энэ Porzingis солиод Drew Holiday солиод ингээд зогсож байгаа юм шиг харагдахгүй. Яг Jaylen Brown бол явахгүй л баг л та. Гэтэ Derek White бол зөндөө олон багаас одоо юу гэдэг өндөр сандлаар ирж байгаа. Тэгэхээр л Derek White бол удахгүй л. За
24 цагийн дотор хийгдсэн 2 дахь солилцоо бол Kristaps Porzingis-ийг явуулсан солилцоо. Atlanta Hawks Brooklyn Nets багуудтай 3-8 хийгээд Porzingis-ийг Atlanta Hawks 2 дугаар тойргийн эрхийн хамтаар аваад Brooklyn Nets Terrence Mann-ыг Drake Powell гэдэг драфтын 22 дахь сонголтын хамт аваад Celtics George Niang 2 дугаар тойргийн эрх авсан. Дахиад эрх аваад байгаа шүү. Porzingis-ийн том гэрээнээс салж байгаа шүү дээ. Сүмэрлээс дахиад ирэх аваад байгаа. Дээрээс нь Kristaps Porzingis энэ плей-офф юуэр юу нь мэдэгдэхгүй вирусын өвчтөлтэй өвчнөр өвдөө тэрийг нь юуг нь мэдэхгүй байсараад улиралт туссан шүү дээ. Ийм хүнийг Atlanta Hawks баг яг юу бодож авбаа гэдэг нь сонирхолтой байгаа байхгүй. Яг одоо Porzingis-ийг авснаар за мэдээч самбарын хамгаалт сайжирна. Гэхдээ тэдэнд Clint Capella байгаа шидэл сайжир. Сэлгэний төв нөгөө хин хоёр Капелагийн сэлгийг гараа болоод байдаг залуу төвийн тоглогч юм билээ. Тэр байгаа. Тэгж яд Porzingis-ийг аваад яг юу бодов? Тэгээ Porzingis заах мэдээж гэрийн дуусж байгаа тоглогч. Гэхдээ гэрийн дуусж байгаа тоглогч гэдэг тэд нар одоо нэг оронд нь тийм урт хугацаатай гэрээд тоглож бас хөгж чадаагүй шүү дээ. Гэхдээ Porzingis-ийг бүр яг айхтар бүр нөгөө юугаар ашиглахгүй л та. Өөсөө яг гэрийн дуусч байгаа болохоор л Атланта авчих уу гэж би миний хувьд л харсан. Дараа жил гэрийн дуусч байгаа. Тэгээд угаасаа Атланта Hawks-ыг харахаар цалингийн цэсийн хувьд бол угаасаа маш одоо юу гэдэг боломжтой байгаа багуудын нэг штэ. Юу нь бол тэгэхээр энэ Porzingis-ыг авч яагаад харин юуны дундуур бол янз бүрийн 8 хийж магадгүй. Улирлын дундуур. Одоо ингээ харангууд төвийн байрал дээр Оконго баг штэ тий. Оконго гэр нь бол цаашаа авч явах. Kristaps Porzingis Оконгогийн өмнөр орж яг одоо ашиглаж болох л байх л та. Гэхдээ ирээдүйнх нь юунд бол Оконго л байгаа л гэдэг бодвол. Харин тэгээд миний хувьд бол энэ одоо яг expire болж байгаа 30 хэдэн сая гэдэг чинь л айгүй том юу болчих шиг боллоо. Ах юу дээ шалтгаан. Тэгэд Boston Celtics-ийн одоо цалингийн эзнээс Kristaps Porzingis, Drew Holiday явснаа шууд цалингаас нь одоо 62 саяын одоо цалин одоо нэг том хоёр гэрээнээс алж шээ. Aaron Anthony Simons за George-ны хоёрыг авч байгаа. Энэ дээрээс гүйсэн цалингийн хэмнэлт гэдэг нь өөрөө тансаглалын татвар юутаа нийлээ 180 саяын хэмнэлт гаргасан гэсэн үг. Зөвхөн энэ 2 8-аараа 540-оос 280 гэдэг чи 260 саяын гэр. 260. Тэ 260 сая. My god. Үндэ супер 8. Би бүр хань ойлгохгүй. Тэгээ яагаад Boston Celtics драфт ирэхүүд аваад байгаа юм бэ? Ийм супер 8 хийж. Brad Stevens бол үнэхээр сайн GM сайн юу гэдэг. Энэ тал дээр 8-ны тал дээр нь бол сайн гэдэг бол нэлээд олон жил харуулж штэ сүүлийн хэдэн жилүүдэд. Тэгэхээр хиний Дани Хинжин заасан юу бол нэлээд сайн л өгнө гэж ядаад штэ. Одоо ингээ харах та. Энэ зэсийг хардаа одоо ингээд харангуйтай штэ. 203 бүртэл нь болгоцсон байхгүй. Second apron-аас доошоо болохолцсон байхгүй. 2 дугаар юунаас. Тэгээ дөнгөж одоо first apron-ы дээр гарцсан. Гэтэ тэгээ дээрээс нь дахиад Derek White-ийн гэрээнээс салчаад эн чин такснаас доош орчих гээд байгаа байхгүй. Тэгээ энэ жил 2 юу яатсан драфтаас 2 тоглогч авцсан. Ер нь бол улан залуу болоод байна. Boston Celtics Peyton Pritchard бол маш олон юу Sam Hauser гэх мэт энэ тоглогч нарт бол илүү боломж гарч ирж штэ. Boston Celtics баг дээр гарч байгаа мэдээллүүд нь болохоор ерөнхийдөө бол багууд Jaylen Brown, Derek White хоёрыг асууж маш ихээр холбогдож байгаа гэсэн сонирхож байгаа баг их байгаас. Мэдээж Jason Tatum эрх хөлрөл тоглохгүй учраас ингээд бага задлаад эхэлсэн учраас ер нь бол энэ хоёрыг явуулч магадгүйгээд багууд саналаа тавиад байгаа юм байна. Гэтэ зарим багууд нь үнэхээр инээ төрөм санал тавиад байгаа нь яг бол Boston Celtics Derek White-ыг Mikal Bridges-ийн хэмжээний 8 болно гэж харж байгаа гинэ. Mikal Bridges-ийн драфтын 4 ирэх хүрчлөө яалаа. Тэгсэн.
тийм ч лөө. Тим хэмжээ харин тийм swap-тойгоо нийлээ 5 ирэх болчлоо. Тим хэмжээний үн хүрнэ гэж хараад байгаа гинэ. Derek White-ыг. Тим үн тавихгүй багууд ингээд сонь санал тавиад байгаад их гайхаад инээ түрээд Brad Stevens зарим 8 минутаар инээ гэдэг гэж байна. Харин Jaylen Brown-ыг ямар үн хүрэх нь бол одоо яг одоо тодорхойгүй юм тийм үү? Гэхдээ яг явуулах үгүй гэдэг нь бас тодорхойгүй. Jaylen Brown, Derek White хоёрыг явуулчих юм бол Boston Celtics бүр шинээр эхлэх гээд байгаа юм. Tatum-ыг хүлээх биш. Тэгэхээр ингэхүүгүй юу гэдэг нь дэрслээ. Ийм хэмжээнд шинээр сэргийн босголтыг хийх хэмжээний саналыг тавих баг гарч ирэхүүгүй юу гэдэг нь сонирхолтой. За сүүл гарсан мэдээлэлээр бол Boston Celtics багийн ерөнхий менежер байсан Danny Ainge Jaylen Brown-ыг нэлээд сонирхож байгаа. Нэлээд араас нь шаргуу хөөцөлж байгаа гэдэг юм мэдээ байсан. Тэгэхээр Danny Ainge, Brad Stevens хоёр бол мэдээж багш шавийн барилгатай хамтран ажиллаж байсан туршлагатай учраас хоорондоо ойлголцоход бусдаас илүү ойлголцох учраас энэ 8 болчихыг бас үгүйсэхгүй гэж би хувьдаа хараад. Үгүйсэхгүй. Дээрээс нь Utah Jazz багт маш олон өгөх зүйл байгаа шүү дээ. Төвийн тоглогч, драфтын ирэхүү залуу тоглогч гэх маш гоё зүйлүүд байгаа учраас энэ 8 болчихыг бас үгүйсэхгүй юм болов. Тэгэх юм бол Jaylen Brown явуучих юм бол Derek White-ийн 8 бол болох нь бараг гарцаагүй байна. Гэхдээ од Boston Celtics цалингийн зэсээ сулн багасхан гижсэн. Ер нь бол гэхдээ яг энэ шиг ингэж одоо гэдэг Brown, Derek White-ыг оролцуулсан хэмжээний бүр задрал явагдана гэж бол бодог байсан баг. Энэ Derek White, Jason Tatum-ийн гимтлээс бол болчихж байна уу? Тийм нэгт Jason Tatum-ийн бэртлээс болоод ирэх жил чинь асуудалтай болчихж байгаа хөөе тий. Тэгээд шин одоо багийн эзэн орж ирж байгаа, шин удирдлага орж ирж байгаа. Уусаа шин удирдлага орж ирэхээр өмнөх удирдлагыг хийжсэн бүх юмнуудыг сольж эхэлдэг. Яг тэгээд том гэрээнүүдээс нэгтлээ салж эхэлж чинь. Тэгээд цаашдаа ер нь дасгалжуулагч нэтэргээл явдаг шүү дээ. Ер нь тэгэл тэгж явах тэр маягаар л явж байгаа одоо гэж би бодчихлаа л да. Тэдрүүгээс ирээдүгөө бас нэг талаар харсан байгаа шүү дээ. Тэгээд эхнээсээ ер нь бол энэ ирэх жилийн Tatum-ийн одоо баг бүтэн жил тоглохгүй байж магадгүй гэдэг юм дээр ерөнхийдөө энэ дунд л хамаг солилцоо одоо юу гэдэг өөрчлөлтүүдээ хий гэж бодож байгаа юм бодоо гэж бодож байна. Уусаа Indiana Pacers ч гэсэн одоо Tyrese Halliburton-гүйгээр жил тоглох учраас тэд яах вэ гэдэг чинь бас эргэлзээд болоод эхэлж байгаа шүү дээ. Цалингийн зэсээ хэтрүүлээд баг авч үлдэнэ гэжсэн бол одоо тэгэх шаардлагатай юу гэдгийг эргэж харах цаг болсон гэж дүгнж байгаа учраас Boston Celtics гэсэн яг энэ дээр ижилхэн баг. Ямар ч гэсэн шинэ багийн эзэдүүд багийг хотлож авсан цалингийг багасгана гэж төлөвлөгөөгөө танилцуулсан мэдгдсэн. Энэ мэдээлэл өмнө гарч ирсэн тэрнийхээ дагуу солилцоо 8-нуудыг гайхамшигтай богино хугацаанд үр дүнтэйгээр хийж чадлаа. Тэгэхээр том хоёр гэрээнээс салж чадлаа. Дараагийн том гэрээнүүдээс салах юм бол бид ер нь доминант баг бүрдчлээ энэ Boston Celtics-ийг одоо хэн ялах юм бэ гэжсэн энэ баг дахиад нэг л удаа авраг аваад ингээд Milwaukee Bucks-ыг Denver Nuggets-ыг бүрдэж хахад энэ баг дараагийн 5-6 жил доминант байна гэж таамаглаж исэн. Тийм байгаагүй ердөө ганц удаа л аврагсан. Энэ удаагийн Boston Celtics гэсэн яг л тэдний замаар явж байна. Тэгэхээр энэ шинэ санхүүгийн систем, шинэ өрсөлдөөний дүрм журам бол үнэхээр багуудыг удаан Dynasty байлгаж чадахгүй хэмжээнд одоо бий болгож ин тийм нөхцөл байдлыг. Тэгээ үр нөлөөгөө үзүүлж эхэлж штэ. Яг л ийм л юм багуудаас хүссэн яг тэр зүйл дээр хүрж ин. Тэгээд сая Denver Nuggets-ийн эзэн хүртэл пресс конференс хийгээд за хэрвээ бид нар ийм байдлаар нэг нь ингэж бэртэх юм бол Jokic ч гэсэн солих одоо тийм нөхцөл байдал дээр хүрч магадгүй штэ. Барыг солиулж ийдэг гэдэг амар сонин мэдээлэл хийсэн штэ. Тэгэхээр багууд угаасаа Apple-ийн 2 дээр очиж тулахыг хүсэхгүй байна. Энэ олон сая долларыг зөвхөн таксанд өрөхийг хүсэхгүй байна гэсэн үг л дээ. Гэхдээ уг нь NBA-ийн бизнес улам л өргөжөөд байгаа. Гэхдээ чи такс хаашаа явдаг юм бэ? Үгүй. Такс төлөөгүй багууд руу очдөг байхгүй. Одоо такс төлсөн шүү дээ. Одоо ингээд такс хийж багууд шүү дээ. Чи ингэнгүүт такс төлөөгүй багууд нь хувааж авдаг. Тэгэхээр такс төлөөгүй багуудад бас ашигтай байгаа шүү дээ. Энэ олон өндөр таксад явуудахаар чинь авдаг мөнгө нэгсээд байгаа байхгүй. Boston Celtics чинь такс төлж байгаа багууд чинь тэдний тэжээмэргүй шүү дээ. Boston Celtics чинь 500 саяыг зарцуулаад байна гэдэг чинь нэг хагас нь бол такс угаад байгаа шүү дээ. Тэгэхээр бусад багуудад жилдээ 250 саяыг л хандивлаадсэн гэсэн үг шүү дээ. Тэг хандивлаад байна гэсэн үг шүү дээ. Би нөгөө такс гэхээр нэг мужийн такс, хотын такс, өөр таксууд албан журмын таксууд юм байх гэж бодлоо. Чи NBA-ийн лагшэр такс гэсэн юм байна. NBA-ийн лагшэр такс тий.
ямар ч тач Boston Celtics-ийн 8 үүгээр дуусаагүй болоо гэж зүгээр таамаглаж байна. Гэхдээ би бол хувьдаа бас яг итгэхгүй хамаа. Зүгээр магадлал өндөртэй. Гэхдээ арайч Jaylen Brown, Derrick White хоёрыг тараагаад Jason Tatum-ыг ирэхэд оргуу хоосон сууж явахгүй байлгүй дээ. Ядаж Brown-ыг явууллаа гэхэд White-тайгаа байх байлгүй дээ гэж бодоод байгаа. Brown явахгүй хөө. Brown бол би явна гэж бодохгүй. Гэхдээ Derrick White бол дараагийн солигдох. За тийм. За ядаж Jaylen Brown, Jason Tatum гэдэг хослол салах утгагүй шүү дээ. Арай болог баг. Тийм. Амжилтанд хүрсэн. Залуу шүү дээ. Гол нь хоёулаа. Тэгээд дээрэс нь дөнгөж өнөөдөр засагдсан нэг видео байсан. Тэрний өгөхөр Jason Tatum шүрмсөө таслаад ердөө 50 хоногийн дараа хэд хэдийнэ бэлтгэлдээ гараад эхэлсэн физикал бэлтгэлээ хийгээд эхэлсэн байсан. Тэгэхээр энэ байдлаар энэ эрч хүчээр энэ сэтгэл зүгээр бол Jason Tatum эрх хөлөлийг өнжихгүй биш харин эрт ороод ирэхийг үүсэхгүй харагдж байлаа шүү. Тэгэхээр Boston Celtics бас энэ гэмтлийнхаа мэдээл Jason Tatum-ийн гэмтлийн явц дээр бас анализ хийж л байгаа. Game point дүргэлжилж байна. За өнөөдөр бас нэгэн сонирхолтой мэдээ үйл явдал гарсан. Portland Trail Blazers баг драфтын тэргүүн сонголт асан DeAndre Ayton-тэй тохиролцоод гэрээг нь худалдаж аваад чөлөө даганд болохоор шийдсэн байна. Нэгэсэндээ DeAndre Ayton одоо хүссэн багаа сонгох боломжтой чөлөө даганд болно. Гэхдээ тэр Portland Trail Blazers багаас ирэх жилүүдэд ч гэсэн цалингаа авна. Уг нь бол 35.6 саяын гэрээтэйсэн. Гэхдээ хоёр тал яг хэд дээр тохиролцсон нь бол мэдэхгүй. Ямар ч үсэн цалингаа бол ирэх жилүүдэд авна шүү дээ, тийм. 30-аар авах юм уу, хэдээр авах юм, 35-аар авах юм, эсвэл 25-аар ч авах юм уу. Мэдгүй ямар ч үсэн цалингаа бол авна. Гэхдээ ягаад ийм шийдвэр гаргана гэж Portland Trail Blazers яг юу хийгээд байна? Drew Holiday авснаа, DeAndre Ayton-ыг явуулснаа. Бла бла бла. Харин тийм би яг юу хийгээд байгааг нь ойлгохгүй байгаа. Гэтэ яг ямар ч байсан бүр шинээр эхлэе. Одоо юу гэдэг өндөр үнэтэй гэрээнүүдээс салъягээд Anthony Simons-аас эхлэлээ салж эхэлж байгаа юм болов уу гэж. DeAndre Ayton-ий ч гэсэн гэрээ ер нь бол нэлээд муу гэрээнүүдийн нэг шүү дээ. Тэгээ тэр гэрээнээсээ салж байгаа юм болов уу гэж бодож байна. Нэгт хоёрт тэгээд сая Young Hansen гээд хятад залууг драфтын ирэхээр авсан төвийн тоглогч. Тэгэхээр ер нь бол бүр шинээр эхлээд тэгээд залуучуудаар эхлэе гэж бодож байгаа юм болов уу гэж миний хувьд таамаглаж байна. Түүншэл бусдын одоо ингээ харахаар юу хийгээд байгаа нь бол тэгэхээр юу make sense болохгүй л байгаа даа л да. Одоо хүртэл. Харин тийм яг нь DeAndre Ayton Phoenix хүлээлтэнд хүрээгүй байж байгаа Portland руу солигдоод Portland төрөөд бүр хүлээлтэнд хүрээгүй муу тоглосон. Тэгээд магадгүй юу гэдэг хувийн характер ч гэдэг юм эсвэл DeAndre Ayton болохгүй нэг зүйл байгаа болоод л 2-2 баг бүр татгалзаад сүулдэ бүр ингээд гэрээг нь худалдаж аваа хайж штэ. Тэгэхээр болохгүй зүйл мэдээж байна. Тэрнээс уг нь энэ тоглогчийн драфтын номер 1 тэр Phoenix Suns-ыг плей-офф тоглосон жил ямар онцгой байлаа те. Ер нь бол потенциал нь 15-10 ангалтаа дундчилж хэмжээний ур чадвар бие хаа нуруу туруу дундын зайн шидэлтэй ирнэсээ юу нь болдгоо юм талбайн гадрах амьдрал нь замбраагүй юм уу шоу зингээ ихтэй юм уу бэлтгэл баг хийх юм уу юу нь болдгоо юм бөөмөд ямар ч зин тоглогч потенциалтай хүртэл хэмжээнд тоглохгүй байгаа нь бол нууц биш үнэн. Гэхдээ шууд ингэж хасах хэмжээнд байсан гэдэг нь бол өстой цочир мэдээ байлаа миний хувьд. Яг тэгээд энэ бол нөгөө гэрээ дуусч байгаа л да. Тэгээд яг ингээд солиг гэхээр нь бол энэ 35-ын гэрээг бол сайлах бол амар хэцүү шүү дээ. Энэ бол үнэхээр айхтар тоглогч биш бол DeAndre Ayton бас ингээд лигт бас нэг тийм айхтар юуг л харагдчихлаа байгаа юм байлгүй л дээ. Одоо бас үн цэнгүй тий. Тэгэхээр 35-ын гэрээг яг хөдөлгөх бол үнэхээр хэцүү байсан гэж бичсэн л байлээ дээ. Shams одоо бусад нөгөө сэтгүүлчнэр тэгээд 35 саяг авах байхгүй бол аргаа уурсандаа энэ buyout хийж юм гэж. Угаасаа гэхдээ buyout ихэнч баг Portland Blazers зүгээр байх. 35-ыг одоо ингээд цалингийн цэстэд одоо юу гэдэг муу гэрээгээ хаях гэж 35-аар солиод дахиад муу гэрээ авуулж утгагүй асуудал шүү дээ. Тэр expire contract те. Тэгэхээр 35-ын шууд ингээд тэгтээ дгүй ихний одоо ирэх 2-3 жил бол Blazers-ийн хувьд бол угаасаа сэргэн босголтын жилүүд байх нь шүү дээ. Ер нь бол ингээ харахаар. Одоо энэ ростерээс одоо хэн үлдэж байгаа? Jeremy Grant л үлдэж байгаа юм уу? Гайгүй тоглолт хийхээр.
Тэгээ Jeremy Grant-ыг солих гээд бас өндөр үн бас төлсөн. харин үнд Явахгүй байгаа шүү дээ. Бас муу гэр болсон. Явахгүй байгаа. Тэгэхээр Drew Holiday л ордоо ирж тоглох юм шиг. Drew Holiday одоо насны явж байгаа ч гэсэн Drew Holiday-ийн гэр одоо муу гэрэндээ тооцогдож эхэлнэ шүү дээ. Насны явж байгаа тоглож 35 саяг аваад эхлэн чи муу гэрэндээ тооцогдож эхэлнэ. Тэгээд дээрэс нь энэ жилийн драфтаас авсан тэр Ян Хансен гэдэг хятад тоглогч нь уг нь бол драфтын 2 дугаар төргийн дундуур орж ирэх прогнозтой байсан тоглогч. Яагаад 1.16-гаар бүр тэгж урдуур авчив. Rich Paul тэгж амир нөлөөлж эсвэл зах зээлийн бодчихв. Нэгэнт юу гэдгийг хятад гэдэг том зах зээлийг Portland Blazers баг руу чиглүүлэх гэж оролдчихв. Гэхдээ драфтын 2 дугаар төрөөр авсан чинь боломж ирнэ үстэй. Яагаад бүр тэгж урдуур нэгээр авцсан сонирхолтой байна. Эсвэл тийм сайн байв. Мэдээж манай монголчууд энэ тоглогчийг сайн мэд. Манай Монгол дэрж хиттийн шгшээ багаас тоглосон өндөр дамжуулт сайн өгдөг хиттийн Йокич гэдэг очтой нөхөр байгаа шүү дээ. Ти өөсөд NBA-гийн скаутууд ч гэсэн үнэлж байгаа нь ер нь бол Йокич шиг тоглогч болно л гэж үнэлж илээ. Яг бүр Йокичийг яг болохгүй ч гэсэн Алприн Шангун хавцаа ер нь бол хүрнэ гэж тооцоод байгаа юм байлээ. Тэгээ тэр тооцоогоор л Portland Blazers ер нь бол ирээдүйд маш хэрэгтэй тоглогч болоо л гэж жоохон болоо гэж би бодсон. Түүнээс шил яг Rich Paul нөлөөлөөд инглээ тэглээ гэж бол би арай жилмээр хүлээл. Тэгэхээр Rich Paul-ийн би тоглогчт нь би бас гайхсан шүү дээ. Хиттэй тоглогч Rich Paul-ийн юунд эйженсид явж ийн гэж бодохоор бас сонирхолтой байсан. Rich Paul угаасаа бас одоо хамгийн нөлөөтэй агентуудын нэг болчлоо л да. Драфт гэснээс ер нь драфтын иргэн тойрон бас үйл явцаас эргээд дурсахад Cooper Flag таамаглалын дагуу драфтын нэгээр сонгогдсон Dallas Mavericks баг түүнийг авсан. За энэ бол Dallas-ийн хувьд одоо гой мэдээ хүлээж ин тэд Cooper Flag-ыг авлаа. Anthony Davis байна, Klay Thompson байна те. Kyrie Irving гимтэлтэй байгаа ч гэсэн энэ багт одоо Kyrie Irving-ийг гэртэл өөр хин нэг авчиж байгаа бол энэ баг ер нь боломжийн баг бүрдчихлээ гэж харж байна. Ер нь драфтын иргэн тойронд чиний одоо юу гэдэг хүлээлтээс ч юм уу эсвэл драфтын иргэн тойрны гол онцлог мэдээ юу байваа драфтын өдрийн? Ер нь бол эхний хэдэн сонголтууд бол яг явдгаар явсан шүү дээ. Ганцхан Ace Bailey гэдэг зал бол 2-3 гэжсэн чинь бүр 5 руу унсан. Тэр нь бол хамгийн том сюрприз байлаа л гэж миний хувьд харж байна. Тэгээд Cooper Flag-ийг Dallas авдгаараа авсан. Тэгсэн чи ESPN үнэлэхдээ би үнэлгээ өгсөн. Тэр ихсэн ялгаагүй. Би үнэлгээ өгсөн. Тэгсэн чи Lakers аду юм блэ? Theory гэдэг. Хоёр дугаар төрөөр авсан чинь би плюс үнэлгээ өгсөн. Би нэмэх өгсөн байлээ. Тэр айгу фан санагцсан. Ace Bailey гэдэг залуу яг өөрөө бол Wizards руу явах 6 руу унаад Wizards руу явах айгу хүсэлтэй байсан юм билээ. Яагаад тэгэхээр Wizards очих юм бол арай юу гэдэг бөмбөгийн эрх мэдэлтэй одоо юу гэдэг шууд одоо нэг багийн шууд нэг номер болж очих гээд байсан юм шиг байна лээ. Тэгэнгүүт Utah Jazz баг ерөөсөө урдуур нь ороод авцсан. Тэгээд Ace Bailey хэд хоног багтаага уулзахгүй байж өнөөдөр очиж уулзуу те өчтөрөө. Тийм үү? Одоо тийм өчтөр очиж уулзсан шүү дээ. Ваа бас энэ томтлогтой. Амар томтлого. Ace Bailey нөгөө өөрийнхөө хувь зээг өөрөө шийдэх багт очихыг хүсэж байна гэд. Би NBA-гийн драфтад орж байгаа тоглогч нарт аль багт очих нь тодорхойгүй. Драфтын нэг л биш бол ер нь ийм зүйл ярьж байгааг хаврхан харж илаа. Ace Bailey-гийн доош унсан шалтгаан чинь баг. Тийм учраас тэр нөгөө зарим багууд дээр ер нь багууд дээр очиж бэлтгэл хийгээгүй гэсэн шүү дээ. Ace Bailey. Ерөөсөө 76ers айгу юу яасан? Сонирхсан уулна Ace Bailey-г 3-аар авах гээд тэгсэн чинь очиж бэлтгэл хийгээгүй. 76ers-тэй бэлтгэл хийгээгүй. Ер нь ямар ч багуудтай хийгээгүй. Нэгсэндээ манай дээр бэлтгэл хийж чамаа харъя гэсэн чинь очихгүй гэсэн юм шиг байна те. Тэгээ Paul George podcast дээр нэг бас хэлсэн байсан л те. Чи эхлээ NBA-д ороод тоо. Тэрний дараа тэнд очихгүй гэж ярих хэрэгтэй. Эхлээд NBA-д ороод ямар ч үсэн өөртөө ихтэй бас гоё залуу байна. Гэхдээ өөрийгөө удирдах, өөрийгөө мэдэх тийм том толгой гарах багтаа очиж чадсан уугүй юу гэдэг нарийн нэргэлзэтэй байна те. Utah Jazz. Гэхдээ нэг ийм юмнууд болдог штэ. Stephen Curry дээр бид ийм марж байсан штэ. Stephen Curry-гийн аав New York руу явуулах гээд Warriors-аас бити манай хүүхдийг аваач ихтэн зөрөөд аваад одоо ямар байдалд орж ин тэ. Тэрнтэй адилхан Ace Bailey Utah Jazz ягч юм лээ. Utah Jazz ч гэсэн одоо энэ чинь сэргийн босгол дээр явж байгаа.
тэр хүүхдийн хувьд бол одоо сайн боломжтой. Ер нь боломж өгөх боломжтой тийм баг гэж бодож. Тэгээд угаасаа GM нь хэн блэ? Danny Ainge. Тэгээд Austin Ainge гэдэг одоо юуг навцсан шүү дээ, хүүхдийг навцсан шүү дээ. Тэгэхээр энэ хоёр бол нэг тийм муу баг бүрдүүлэхэр ч юм уу нэг тийм одоо юу гэдэг түүхтэй хүмүүс биш шүү дээ. Ер нь бол сайн менежерүүдийн нэг. Тийм, сайн менежер, хатуу менежерүүд байхгүй. Дээрээс нь Юта мууж Солт Лейк хот өөрөө маш тийм онцлогтой хот. Шашнаасаа болоод эрт хот нь эрт амардаг, шоу цэнгэн байдаггүй, согтруулах хундаа гард одоо юу гэдэг зардаггүй ч гэдэг юм уу тий. Нөгөө Мормон шашнаасаа болоод нэг тийм ер нь бол тийм чанд хатуу сахилах хоттой баг штэ. Энэ баг дээр ийм том толгойтой тоглож очиж байгаа. Над зүгээр эрхчлэлийн үйл явдлыг илүү сонирхолтой болгож байгаа болоо. Danny Ainge, Ace Bailey тэр Bailey нарын өрсөлдөөн тэр бифүүд зөвхөн яаж өрнөх нь надад сонирхолтой байна. Зүгээр энэ залуу харин бардам ам шиг талбай дээр бас бардам байж чаддаг юм шиг тоглогч байлаа. Тэгэхээр магадгүй Utah Jazz зүгээр дуртай дургу очсон л баг. Гэхдээ Utah Jazz бас түүнийг яг ингээд муу зүйлийг нь дарж аваад сайн зүйлийг нь гаргаад ирэх зөв баг мөн байж чадах болоо гэж бодож юм. Вашингтон Wizards очсон тоглогч юу нь бол сайжирдгүй шүү дээ. Муурал явдаг. Тэгээд бас нэг сонирхолтой юм бол Phoenix Suns байна. Малууч ямар малууч лээ? Каман лөө. За одоо би бүр ярьчих модш. Малууч гэдэг залуу центрик авчаад ихний торгоор авчаад Марк Уильямсыг сольчоод Малуучийг авдаг нь ерөөсөө одоо бүр юу гэдэг нүд өрөө дээр гаргасан. Одоо тэр чинь одоо 3 өндөр тоглогчтой центртэй болчихлоо шүү дээ. Тэгэхээр одоо энэ баг яг хаашаа явах гэдэг. Амар олон guard, амар олон центртэй. Тэг ямар ч forward байхгүй баг болчихж байгаа юм гэмээр харц. Камон Малууч. Камон Малууч. Phoenix Suns Charlotte Hornets багууд ингээд хагас жилийн дотор 2 удаа 8 ажиллаа. Хоёуланд нь төвийн тоглогчийг Phoenix аваад Charlotte Hornets төвийн тоглогчийг өглөө. Юу тэднийг юм нандин холбоо болгоод байгаа би болгоод байгаа мэдэхгүй. Гэхдээ Nick Richards байгаа дээр дахиад тэг Mark Williams гэж үлэмж битээ төвийн тоглогчийг авснаа. Драфтаас дахиад ийм дүнд төвийн тоглогч авчаар яг юунд яах гэж байгаа энэ тоглогчдод яах гэж байгаа юм да. Гэхдээ зүгээр дараа нь гарсан мэдээлэл арай илүү ойлгомжтой болж ирсэн. Тэд юу гэхээр Nick Richards-ыг солих гэж оролдож байгаа гэдэг юм мэдээ гарсан байсан. Тэгэхээр Роберт Уильямсыг гараандаа гаргаад энэ Каман Малуучийг эхний жилдээ цэлгэнээс цөөн минут тогшлох юм болов уу гэж харсан да. Тэгээ Lakers чинь нэгдүгээр төргийн нэг ирэх өгөөд гэхдээ хинээс олсон шүү дээ. За хинээ мартсан. Шиддэг хүнээс олсон шүү дээ. Мартцаа. Тэгсэн чинь сая Phoenix ерөнхийдөө нэгдүгээр төр 2 ирэх өгч байлаа шүү дээ. Энэ жилээ нэгдүгээр төргийн ирэх тэгээ 29 оны нэгдүгээр төр 2 first round picker Mark Williams-ийг сольж авч байгаа юм байна. Тэгээд Mark Williams-ийг сольж авахдаа Shams тэгж ирсэн шүү. Mark Williams-ийг солихдоо Malooch-ийг эхний раундын одоо юун дээр тэгж доошоо унж орж ирнэ гэж бодоогүй гэсэн. Phoenix чи 10-аар сонглоо те. 10-аар. Тэгж 10 унаад ороод ирнэ гэж бодоогүй. Тэр нь эрт явчихлоо гэж бодсон гэсэн. Тэгээд Malooch гараад ирэнгүүт дахиад авцсан гэдэг. Тэгэхээр Nick Richards-ны тэр солиг гэдэг нь бол ер нь бол энэ хоёрын трейд тэгээ драфт хоёрын дараанаас одоо дараанаас одоо солилоод гэж бодож байгаа хэл та. Дараанаас. Тэр дараанаас гарсан үйл явдал. Ямар ч хэлсэн тэгээ бас дээрэс нэг Орос тоглогч орж ирсэн те. Энэ бид тийм Brooklyn Nets Игор хинглээ. Диомин үлээ. Демин жилөө. Brooklyn Nets Орос гэмээргүй нэртэй юм байлээ. Игор хинч гэсэн. Диомин гэсэн баха. Диомин. Игор Диомин. Тэр айгуу сайн тоглогч юм шиг санагдсан ш. Тэгээд Нью-Йоркийн ер нь бол фэнүүд ер нь бол гээл тэгэл Kristaps Porzingis Knicks авахд бөөм болж байгаа. Яг тэрнтэй адилхан. Манер ингээд Brooklyn Nets яасан чи яг тэр заал тэгчлээ л. Юу вэ? Хийм бэ? Жилдгэлт. Тийм мэдгүй байгаа шүү дээ уусаа. Орос тоглож. Тэгээд энэ жил бол Орос
Хятад 2 гэсэн тоглогч чинь драфтын 1-р тойроор хоёлаа орж ирж байгаа нь бол ер нь бол бас сюрприз л юм. Тэгээ манай хоёр хуршин тоглогч нар ойр үед орж ирж чадаагүй шүү дээ драфтаас хятад тоглогч. Тийм. Тэгээд дээрэс нь Орос тоглогч одоо хинээс хойш юм дээ. Ер нь Алексей Шведээс хойш ер нь орж иж чадаагүйсэн шүү дээ. Тэгэхээр энэ гоё л үйл явдлууд боллоо яг драфтын өдрийг. Өнгөрсөн 7 хоногийн дундуур гарсныг бас нэг мэдээллийг түрүүн хэлж байгаа марцсан байна. Kyrie Irving 1 жилийн 43 саяын гэрээнээсээ татгалзаад 3 жилийн 119 сая долларын гэрээг Dallas Mavericks багт шинээр байгуулсан. Irving эрх хөлрөлд ер нь бол удирдлагын тоглолтуудад оролцох магадлал маш өндөр байгаа юм уу? Dallas түүнд итгэж 3 жилийн гэрээ өгж байгаа гэдэг бол маш сайн хэрэг. Дээрэс нь Irving ч гэсэн гэрээнээсээ татгалзаад 43 саяасаа татгалзаад 3 жилийн 119 саяг авна гэдэг бол эх жил 37 саяас ч юм уу эхлээд тий 37-38 сая эхлэхээр Даллас нэг ойролцоогоор 5 саяын цалингийн цай гаргаж өгж байгаа. Аль алиндаа маш ихтэй үйлдэл болсон болов гэж энэ гэрээг хараад байгаа. Тий, одоо дөөсө тэр 5 саяар одоо авах тоглогч нар эхнээсээ Крис Пол энэ төр гэдээ яригдчих штэ. Ер нь бол Kyrie Irving одоо дараа жилийн All-Star-ын дараа ирлээ. Ер нь бол плей-оффд төхөлж ирлээ гэхэд тэр хүртэл бас нэг аваад явчих нэг гард хэрэгтэй л байх л та SG ч юм point гарч юм те. Хичнээн Cooper Flag авсан ч гэсэн Cooper Flag эренгүүтээ ер нь бол NBA-гийн сэтгүүлчнэр ярьж байгаа нь бол ер нь бол шууд контендер төвшөнд очиж ийн бол гэж яриад байгаа шүү дээ. Хэрвээ ирүүл байж чадах юм бол. Мэдээж Kyrie Irving яг бүрийн эдгрээд ирэх юм бол Anthony Davis яг ирүүл байж чадах уу гэдэг асуулт байгаа болохоос ер нь л ирүүл байх юм бол контендер төвшөнд ер нь OKC-тэй ер нь л үзэх төвшөнд West гарч ирж ийн гэж яриад байгаа шүү дээ. Нэр тэр Dallas Chris Paul-ыг сонирхож ийн гэдэг мэдээ гараадсэн. Гэтэ хамгийн сүүл Chris Paul-ын гарч байгаа мэдээлэл Chris Paul угаасаа нэг эрх хөлөглөө яах вэ гэсэн чинь гэр бүлтэйгээ ярьж байгаа шийднэ гэдсэн шүү дээ. Тэгээд нөхөр хамгийн сүүлд гаргаж байгаа цацуулж байгаа мэдээлэл бол ер нь Eliot-тай ойрхон гэр бүл нийлээд амьдарч байгаа. Тийм учраас хүүхдүүдтэйгээ ойрхон ажилтаа байхыг хүсэж байна гэж жах шиг байна лээ. Тэгэхээр Los Angeles Clippers, Los Angeles Lakers өөр Eliot одоо ойрхон Sacramento Kings холбогчгүй байгаа шүү дээ бас байж болох сонголттой. Тэгэд иймэрхүү сонголтууд бас гарч ирж байгаа юм байл шүү. Тэгэхээр Dallas харамсалтай нь Chris Paul-ийн өрсөлдөөнөөс энэ яг энэ хувийн шалтгаанаар нь болоод хасагдчих магадгүй. Би бол Dallas-ыг бол хамгийн тохирох хүн яг Chris Paul гэж хувьдаа бодоод байгаа. Cooper Flag, Anthony Davis, Derek Lively нөгөө нэг Daniel Gafford-та сая гэрээгээ сонгоц аваад үлдсэн. Тэднэрт alley-oop-ийг хайдаг, өөрөө оноо авдаг, Cooper Flag менторнуулдаг, Klay Thompson-ыг дамжуулалтаар хангадаг. Яг л дамжуулт pass first холбогчныг ууг нь тэгээд туршлагатай Kyrie гэртэл Kyrie ирсний дараа сэлгээнд нь тоглох тийм яг төгс тохирсон ууг нь Chris Paul байхгүй. Гэхдээ тийм зүйл болохгүй. Тэгээд одоо ч аргагүй юм даа ч Chris Paul, LeBron эдний үеийнхэн ч одоо яг харахгүй сүүлийн жил рүү ирж байна. Chris Paul-ийн хувьд бол сүүлийн жил байх магадлал өндөртэй бол яг одоо бидний ярих гэж байгаа сэдэв бол LeBron James pay cut буюу цалингаа хассангүй. Гэхдээ гэрээнийхээ сүүлийн жил тоглохоор шийдсэн энэ үйл явдал юу гараасаа дагуулж байгаа вэ? Тэрний араас LeBron-ы төлөөлөгч Rich Paul-ийн хийсэн мэдээлэл ямар агуулгатай байсан бэ гэдэг дээр хоёлаа яриага өрнүүл. Яг гэх юм бол энэ LeBron-ы мэдээ Rich Paul-ийн тайлбар хоёр ерөөсөө ганц цагийн зөрүүтэй гарсан. Хэдхэн минутын зөрүүтэй гарсан. Тэгээд энэ стажийн бомб болсон шүү дээ. Шууганыг тарьж штэ одоо. Одоо хүртэл ярьсаар л байна. Бөө хэрүүлийн айлан бол. Бөө хэрүүлийн айлан. LeBron James гэдэг фэнэтийн хооронд бөө хэрүүлийн айлан болчих шиг. Яг 52 саяг авах нь бол ер нь бол баг тодорхой л байсан л та. Бүгд л ер нь л хин opt-in хийх гэдэг 52 саяд opt-in хийх гэдэг л гэсэн. Яг opt-in хийж байгаа зүгээр. Гэхдээ араас нь Rich Paul ийм мэдээлэл хийнэ гэдэг. Одоо юу гэдэг одоо Lakers хаажж байгаа вэ? Одоо ирээдүгөө бодож байгаа бол LeBron баг явж магадгүй гэсэн тийм мессеж хүргэжлээ шүү дээ. Тэр нь бол амар одоо миний хувьд бол айгу тийм хариуцлагагүй гэх юм уу? Юу гэдэг нэг сонин юм хилчлээл гэж миний хувьд бодож байна. Хэрвээ үнэхээр явж байгаа бол ягаа opt-in хийсэн.
шууд free agency болоод agent болоод дуртай багтаа өөр гэрээ хийж очиж болох байсан шүү дээ. Тэгэхээр 52 саяд opt-in хийж орчоод тэгээд ийм хойноос юм яриад одоо энэ чи free agency эхлэх гэж яах чинь ингээ багтаа ингэж дарамт үзүүлнэ гэдэг бол утгагүй байгаа байхгүй. Rob Pelinka-гийн ажлыг бүр хэцүү болгочих байгаа байхгүй. Тэгээд Rob одоо ингээд сэтгүүлчнээ тэгээд байгаа шүү дээ. Lakers одоо ийм амар desperate те ингээд центрийн хойноос ингээд үхээ хат ингээд яваад ангууд солилцоогоор өгч байгаа центрүүдийнх нь үнэн бүр ингээд өсөд байна гэж байна. Lakers-с нэг их юмнууд нь бүр өсөд байна гэж байна. Тэгэхээр Connect draft бла бла гэж яваад байгаа шүү дээ. Тий. Тэгээ одоо яг иймэрхүү юм LeBron дээр бүр л одоо чинь нэрмэс л болж байгаа байхгүй. Нэмэр болохоос илүү. Тэг үнэхээр явах гэж байгаа бол яагаад 52 саяд opt-in хийж байгаа юм? Би бол гайв. $1 billion хөрөнгөтэй хүнд 52 сая доллар нэг хайвар дуцсан гэж би бодохгүй. Тэгээд Rich Paul төлөөлөгч нь яг юугээд хэлсэн юм бэ гэхээр LeBron жил болон аваргын төлөө тоглохыг хүсдэг. Жил болгон аваргын төлөө л тоглодог. Гэхдээ Lakers-ийн төлөвлөгөө яг одоо ирээдүйн үеж хийлж байгааг ойлгож байгаа. Lakers ч гэсэн LeBron James юу хүсэж байгааг мэдж байгаа. Тийм учраас харилцан гэж дэмжиж ажиллана гэдэг нэг тийм бүр хэлсэн. Гэхдээ боловсноор бол биенийхээ юу хүсэж байгааг мэдж байгаа. Гэхдээ Lakers ирээдүйн рүүгээ яваад байна. Бид нар болохоор одоо ялмаар байна гэдэг юм текстийг шийдэж байгаа байхгүй юу? Тэнгүүд энийг юу гэж сэтгүүлчид аналистууд хөрвүүлсэн бэ гэхээр хэрвээ Lakers бүрэлдэхүүнээ энэ жил авраг авахд зориулахгүй бол LeBron солилцоонд орох хүсэлт гаргана гэж орчуулсан байхгүй юу? Нэгсэндээ тэр Rich Paul-ийн текстийг сэтгүүлчид тэгж буулгаж байгаа юм. Тэгсэн чинь шууд ингээд багууд гараад ирсэн. Даллас хэрвээ LeBron хүсэлт гаргах юм бол Даллас сонирхнооч гэдэг юм ингээд. Яг тэгвэл мэдээж тэнд Kyrie байна, Anthony Davis байна, Cooper Flag байна. Бүх юм байна. Тийм учраас ингээд тэгтээ мэдгүй нэгдүгээр тийм. Тэнгүүд надад нэг сонирхолтой зүйл санагдсан. Би opt-in хийхэд ер нь LeBron дахиад pay cut юм хийгээд дахиад нэг дээр нэмэх нэг гэдэг гэрээ авах болов гэж би хувьдаа харж ирсэн байхгүй юу. Тэгс чи opt-in хийн гэнгүүт LeBron би бол энийг сүүлийн жилийн гэрээндээ тоглохоор шийдэж байгаа болов гэж харсан. Сүүлийн жилдээ. Энэ бол LeBron-ы сүүлийн жил гэдгийг зарлж байгаа unofficial мэдээлэл. За тэнгүүд миний хувьд тэнгүүд энэний араас нэг мэдээлэл тэр бас LeBron-ы найруулсан мэдээч үсэхийг үгүйсгүй ихтэй ямар ч сонгосон мэдээлэл нь Kevin Love их нэртэйгээ LeBron Savannah-тай хамт тэгээд нэг хэд үдүүнтэй хамт Нью-Йоркод орой хоол идж байгаа. Тэрэн дээр LeBron James Savannah намайг хэрнээ иргэжил тоглолцоо зодог тайлгээд байгаа гэж хэлсэн нь хэн нэгний сторинд буцсан юм шиг байна. Тэгээ тэр сториг үзсэн. Ингээд юм суши ресторанд ингээд сушинийхэн зургийг хийсэн. Цаана LeBron яриад байдаг. Яа нэг тийм үл. Savannah болохоор нав ингээд retire хийгээд байгаа. Ер нь өөрөө бол болоогүй гэж яриад байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр гол нь гэр бүл нь бол ингээд шахаад байгаа юм байна. Тэгэхээр яг яа магадгүй энэ жил ирэх жил хамгийн сүүлийн жил байж магадгүй байх. 52 сая. Яг 52 саяын гэрээ дуусаа free agent болоод яг LeBron тоглоё гэдээ таан тоглох юм. Үгүй харин. Гэхдээ одоо чамаас асуулаад чи яг ингээд чамаг энэ хүртэл гэр бүл чинь дэмжиж арт чинь тоглож явснаа. Яг ингээд зүрсэн чинь за одоо болноо. Чи одоо гэр бүлтэйгээ бай. Чи тэр бумтан болцсон те. Бүх юм чинь ингээд саксесфул явчихна. Одоо гэр бүлтэйгээ гоё ингээд бай. Одоо болно гэж ихнэр хэлээд эхлэн гэдэг юм бол ер нь бол pressure нөгөө талаас ирж эхэлж байна гэсэн үг үстэй. Тэгэхээр би хэл багтаа. Энэ мэдээлүүд араараасаа гарангууд би яа за энэ бол LeBron-ы сүүлийн жил юм байна. Энэ утгагүй улирал эхлэх үед зарлах юм байна гэж би зүгээр хувьдаа дүгнсэн шүү. Тэгтээ би зүгээр тэр нэг Rich Paul-ы хийсэн зүйл бол тэгээд LeBron тэгвэл гэрийн одоо юу гэдэг нөгөө нэг карьерийн сүүлийн жилиг авраг цомын төлөө өөр баг руу солиг төгсөлт гаргаад солигдсон гэдэг нэг тийм муу нэртэйгээр дуусгах гэж байгаа юм уу гэдгийг надад сонир санагдсан. Харин тий. Гэхдээ уусаад ингэ бодод үзлээ. Хэрвээ явах гэж байгаа бол free agent болоод явчих. Харин тий. Cavs-аас яаж явлаа тийм үстэй. Яг л адилхан явал Lakers ирсэн шүү дээ. 8 жилийн өмнө. Тэгээд хэрвээ явах гэжсэн бол угаасаа opt-in хийхгүй free agent болоод явах байсан. Хэрвээ дараа жилд ч гэсэн free agent болоод энэ тэнд очиод зураад за нэг авраг авлаа гэхэд нөгөө legacy-г яах вэ? Дахиад LeBron-ыг за ийш тийш очиж юу яалаа. Би бол LeBron-ыг legacy-тэй байж байгаа л уусаа ингээд
юу дуусах болов гэж бодож байна. Дахиад ийш явна гэж миний хувьд бол бодохгүй байна. Яг боломж байгаа л да. Юу болохыг үгүйсэхгүй, явахыг бол үгүйсэхгүй. Гэхдээ яг энэ 52 сая дээр опт-ин хийгээд явлаа гэдэг бол миний хувьд бол санхүүгийн талаасааж логикийн талаасааж ингээ харахад бол ерөөсөө буухгүй байдаг. Тэгэд LeBron opt-in хийгээд энэ чинь нэгсэн Lakers-ийн цалин тулчж байгаа гэсэн үг шүү дээ. Dorian Finney-Smith нөгөө дүнгууд гэрнээс шууд гараад чөлөөт агентын зах зээл рүү өргөө сорихоор болцсон. Яг энэ хоёр үйл явдал хоорондоо нэг холбоогүй гэж харж болно л. Гэхдээ LeBron хэрвээ pay cut буюу цалингаа багасгая гэд хийсэн бол Lakers хэзээний Dorian Finney-Smith-тэй гэрээ чи ингээ 3 жил ийм гэрээ өгөө гэд ярьчлгүй яах вэ? Тэр энэ хоёр холбоогүй юм шиг боловч холбоотой байхгүй юу? Тэр Dorian Finney-Smith холбоотой. Тэгээ өнөөдөр хараад Lakers суларнаа л гэсэн үг үстэй. Үгүй. Dorian Finney-Smith гарснараа биш тэгээ opt out хийснээрээ одоо ингээ DeAndre Ayton ингээ гараад ирж байна. Араас нь. Тэгэхээр чи одоо DeAndre Ayton одоо өгч болох 14 сая долларын юу зай Lakers гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр чи бас бүр хоорондоо холбоогүй юм шиг магадгүй DeAndre Ayton Lakers хоёр бол холбогдсон байж магадгүй л. DeAndre Ayton ч бас Rich Paul-ийн юу биш үгүй л үү? Арайгүй л үү? Тэгэхээр угаасаа Lakers opt-in хийхийг мэдчихсэн. Харин зүгээр өнөөдөр тэрний мэдээг харин Dorian Finney-Smith хүлээж ийсэн. Тэгээд LeBron opt-in хийчингүүт шууд араас нь хэдхэн минутын дараа гарсан шүү дээ. Тийм. Тэгэхээр миний бодлоор бол одоо free agency-гээс Lakers авсныхаа дараа хэрвээ Dorian Finney-Smith-ийн нэгэн олон юугаар бишээ удаан гэрээгээр авчдаггүй юм бол тэрний дараа харин Lakers дахиад 3 жилийн ч юм гэрээ өгч магадгүй л. Dorian Finney-Smith-ийг хамгийн их сонирхож байгаа баг нь Houston Rockets гэсэн чи Houston Rockets өнөөдөр Jabari Smith 5 жилийн 122 саяын гэрээ өгчлөө. Тэгэхээр энэ бол хотлоо олж таарж байна. Нэгсэндээ Kevin Durant гарааны PF нь сэлгэний PF центр нь Jabari Smith болох нь тодорхойлчлоо шүү дээ. 5 жилийн гэрээ. Тэгэхээр Dorian Finney-Smith-ээр яах юм тийм. Dorian Finney-Smith одоо Houston хотлоо олчихж байгаа байхгүй. Контендер баг гэдэг аавна гэдэг. Өөр ямар контендер баг Dorian Finney-Smith тэгж хангалттай цалин өгч чадах хэмжээний цалингийн систем байгаа. Тэгэхээр худлаа л болчиход байна. Тэгэхээр энэ нэг талаараа ингэж өөрийгөө үнэлнэ гэдэг сайн мэдж боловч нөгөө талаараа маш сайн тооцоолж хийхгүй бол өөрийгөө бас юм хутгалдаг шүү дээ. Dennis Schroeder гэдэг том юу байгаа шүү дээ. Жишээ байгаа шүү дээ. Тэр extension нөгөөх free agent руу орно гэж free agent руу ороод яалаа те. Dennis Schroeder гэснээс Austin Reeves-ийн тэр 4 жилийн 90 саяас татгалцсныг чи юу гэж бодож байна? Тэр бол угаасаа тэхэлээс. Austin Reeves угаасаа 30 саяыг аавна гэж ядаж. Гэтэ яг энэ жил татгалцсан ч гэсэн дараа 100 ер нь бол Lakers LeBron-ы 50 сая байхгүй болчихсон. Тэгэнгүүт Lakers өөх мөнгөтэй болчихно л та. Тэгэхээр энэ бол угаасаа болох л өстэй байсан. Болчлаа. Яг татгалцлаа гэдэг үг чинь ингээд юу хийж штэ. Тэг сүртэй сонсогдож штэ. Гэтэ яг угаасаа татгалцсан тодорхой л байсан л та. Nerlens Noel гэдэг тоглогчийг санаж байна уу? Dallas Mavericks баг 4 жилийн мөлөө 5 жилийн 70 сая долларын гэрээ өгөх гэсэн чинь Rich Paul бол наадхнаас ч илүү авна гэж зөвлөд. Тийм. Тэгээд аль нь шуудлцсан. Тэгээд сүүлдээ нөгөө нэг агентийн зөвснөөр би энэ 70 саяын гэрээг авч чадаагүй юм учраас 70 саяын хохирол учруулсан гэж Rich Paul-ыг шүүхэд өгсөн байдаг штэ. Тэгээ би яг Dennis Schroeder-ийн кейс мэс гэдгийгсэн чинь нэг тийм гинт сая толгойд орчлоо. Тэг яг өөр дээр нөгөө бета байна гэдэг чинь яг тийм тэр л байна л тэ. Нилээ одоо юу гэдэг өөртөө ихтэй хүмүүс л бас тэгэн штэ. Тэгэхээр яг Dorian Finney-Smith бол одоо юунаас лигээс гарах болоогүй. Уусаа одоо өөрөлд сайн өндөр түвшинд тоглож чадах тоглогч. Тэгэхээр аль нэгэн баг аавна л та. Гэхдээ зүгээр өөрийнх нь хүссэн тэр өндөр дүнтэй гэрээ өгч чадах нүгөө гэдэг л асуулт. За төгсгөлд нэг 8 байгаа. Би энэ Chicago Bulls багийг ерөөсөө ойлгодог байхгүй гоосаа. Одоо ч ойлгохгүй ярил байгаа л та. Chicago Bulls-ийн дээр хийсэн 8 намайг яг онгоцонд явж хахад болцсон байсан. Тэгээд тэр 8-ны талаар юу гэж бодсон? Lonzo Ball-ыг Cavaliers дөгөөд Isaac Okoro авсан байсан уу? Тий. Би өөр ингэж л бодсон. Chicago Bulls гэдэг баг ер нь буйны байгууллага байна гэж бодсон.
DeMar DeRozan, Zach LaVine, ингээ Lonzo Ball, Alex Caruso гэдэг хүмүүсийг явуулаад оронд нь ганцхан нэгдүгээр төргийг авсан гэж боддоо. Ганцхан. Тэрийг бол одоо буян гэхгүй бол өөр юу гэж хэлэх би болоо. 8 бол биш. Тэгээ Isaac Okoro бол угаасаа рол тоглож ш. Тэгээд тийм ч сайн биш гэдгийг сая ерөөсөө тодорхойлоо шүү дээ. Тэгээд Lonzo Ball-ыг ер нь бол яг трейд одоо биш юм аа гэхэд трейд дедлайн хүртэл авч явж байгаад зарсан бол би ер нь бол нэгдүгээр төргийн нэг ирэх бол хүрэх байсан гэж бодоод байна. Тэгээ тэнгуут одоо ингэж зүгээр одоо хоёр дахь ингэж зүгээр тулж штэ. Алекс Карусог бас ингэж Жош гэдгээр тулсан штэ. Тэгээ Лонзо ингэж тулна гэдэг бол миний хувьд бол тэгээ энэ багч ямар тийм цалингийн хувьд хэцүү байгаад байгаа биш тий. Харин юу зүйлээж байгаад бол миний бол буян хийгээд байна гэж. Тэгээд Cavs бол маш сайн трейдсэн. Яг Лонзо бол хэрэгтэй. Одоо нэг хин Darius Garland тэр нөгөө тэгээ юу лээ тэр чинь эрхийн урандаа имжлэгсэн. Дээрэс нь Тайжромыг алдах нь бол тодорхой болчихж байгаа юм байна шүү дээ. Өөрөөсөө ер нь Тайжромыг эргэж ирэхгүй гэж харж байгаа учраас энэ 8-ыг хийж байгаа юм байна. Тэгэхээр Тайжром өндөр үн төлөхгүйгээр энэ 8-ыг ингээ хийгээл Лонзо Бол гэд сэлгээний холбогчтой болчихж байгаа байхгүй юу? Нэг зөв. Тэгэхээр энэ бол Cavs-ийн хувьд бол сайн солилцоо. Chicago Bulls-ийн дахин нэг буйны ажил хийсэн. Солилцоо. Chicago Bulls-ийн фэнүүдийг дахин нэг удаа галзууруулсан байдаг юм аа. Game Point podcast-ийн дугаарыг төрөд өндөрлж ин хамт байсан баярлалаа. Бидэндээ хамт байхыг хүсвэл subscribe дараарай. Дараагийн дугаараар ирэх уулзлаа баяртай үзэгчтэй.